Сайн байцгаана хөтөлбөрийг үзэж байгаа эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. 21 жилийн төвхтэй ДБС телевизийн хамт олонны орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг Дүүмбэсийн мэдээллийн үйлбэрийн ээлжид шинэхэн дугаар та бүхэндээ хүрэх болно. Хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Монголын волейболын үндэсний дээдлигийн аялан тоглолтууд Дархан хотноо 2025 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд 2200 хүнийг суудалтай Дархан United Arena-д зохион байгуулагдана. Волейболын спортыг Монголд хөгжүүлэх, спортод хайртай шинэ үеийн лигийн төвчний тоглолтыг ойртуулах, үлгэр жишээ, урам зориг авах тамирчдыг дэрэгдээсээ үзэж уулзах, спортоор дамжуулан олон нийтэд боловсрол соёлыг түгээх зорилгоор аялан тоглолтуудыг жилбөр тогтворжуулахаар зорьж байгаа юм. Мөн лигийн аялан тоглолтын тухайн бүс нутагта эерэг нөлөөлөл, үзэгчдийн урсгал, үн цэнийг авчирна гэдэгт найдаж байна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ жилийн лиг нь 8 эрэгтэй, 8 эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд бүх аялан тоглолтод оролцогч, үзэгч, хөгжүүн дэмжигч нартайгаа уулзахад бэлэн болоод байна. Энэ жилийн онцлог болохоор 3 аренанууд дээр Step Arena, Аса Arena, одоо ингээд Дархан United Arena ингээд ирсэн. Тэгээ бэлтгэл ажилд орсон явж байна. Дарханд болох тоглолтууд маань 12 сарын 18-наас 21-ний хооронд Дархан United Arena-д болно. Ер нь бол яг бид нар бол яг стандартыг барьж байгаа. Аль болох яг волейбол яг ямар болдгоо, олон улсад ямар болдгоо яг тэр жишгийг бид нэр бүх аренанууд дээр Монгол улс дээр зохион байгуулад явж байгаа. За манай тасалбар бол портал цэгмээр зарагдаж байгаа. Мэдээж бас энэ чэнэс ирээд биеэр ирээд худалдаа авалт хийж болно. Лигийн хувьд 8 эрэгтэй баг, 8 эмэгтэй баг явагдаж байгаа. За энэ дээр нэг онцлог одоо шинээр орж ирсэн баг гэх юм бол Дархан Могулс гэдэг баг байгаа. За эрэгтэй эмэгтэй гэдэг яг одоо нэг ёсондоо нутагтаа ирсэн тоглох гэж байна. За тэгээд ер нь бол яг өдөр болгон Дархан Могулсын тоглолтууд бас байгаа. Тэгэхээр бас дарханчууд маань ирж дэмжих байхаа гэж би бодож байна. Орон нутагч гэлтгүй стандартын дагуу яг мэрэгжлийн волейбол яг ямар явдггүй яг тэрийг хангахаар бид нар ерөнхийдөө ирсэн байгаа. Тэгээд яг энийг бид нар дарханчуудаа бас мэдрүүлэх гээд үзүүлэх гээд одоо яг бэлтгэл ажиллаа хийгээд явж байна. За тэгээд дарханчууд маань ирж бас 18-наас 21-ний хооронд тоглолтууд яг Дархан United Arena дээр болно. Тэрийг ирж үзээрэй. Бас багуудаа дэмжээрэй. Тоглолтын хуваарийг www.cig.avc-ийн сайтаас харин тасалбарыг www.fortol сайтаас онлайнаар захиалж авах болон Дархан United Arena-гаас өөрийн биеэр очиж худалдан авалт хийх боломжтой. Одоо үзэгч та бүхэндээ тоглолтын хувааруудыг танилцуулъя. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тоглолтууд 12:30 Үүр хангаа хашхан баг, Ижил алтай багтай 15 цагаас Energy баг Mega Stars багтай тоглох бол 17:30 минутаас Алтай Барс Хэлчин баг Дархан нэрээр авгуулсан Дархан Могос багтай тоглох бол 20 цагаас Hobby Ace баг Хэлчин TJ багуудтай тус тоглолт хийнэ. Ингээд та бүхнийг 2200 хүний суудалтай Дархан United Arena-д айлчилж Монголын волейболын үндэсний дээдлийг аялан тоглолтуудыг үзэж сонирхохыг урьж байна. Дархан лагмын жолооч нарт чанартай үйлчилгээ, хурдан шуурхай байдал, бодит хэмнэлтийг үзүүлэхээр Супер 92 брендийн шатхан түгээх станц Дархан хотноо шинэ салбараа 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нээлээ. Эхний 300 үйлчлүүлэгчид гарын бэлэгтэй бөгөөд 12 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Супер 92 аппа татан уншуулад оноогоо 2 дахин үржүүлээ авах боломжтой. Дархан лагмын жолооч автомашин эзэмшигч нартаа шатхан түгээх үйлчилгээгээ илүү ойртуулан чанартай шатхан ухаалаг хэмнэлтийг инхүү санал болгож байна. Супер 92 манай шатхан түгээх станц Дархан хотод шинэ салбараа нээж байна. Манай колонкийн онцлог гэх юм бол манайх өндөр чанарыг хямд үнээр их сураатай, чанартай, хүчтэй, хэмнэлттэй гэсэн хориод доор үйл ажиллагаа явуулдаг. За Дархан хотынхоо нийт үйлчлүүлэгчтэй зориулаад өнөөдрөөс эхлээд 18-ыг дуустал манай Супер 92 аппликейшнээр худалдаа авалт хийх тохиолдолд аппликейшн дээр нь лидер тутмаас 60 төгрөгийн урамшуул бонус орж байгаа. Нийт дарханчлуудаа зориулаад техникийн 300 худалдаа авагчтай бид нар гарын бэлэгтэй байгаа. Үүн дээр нь 5000 төгрөгийн бензин толоо, шил арчигч шингэн, мөн альчуур бэлгэлж байгаа. Та бүгд дөрвнөр үргэлжлүүлээрэй.
Бодит хэмнэлтийг бий болгох Супер 92 аппликейшн ухаалаг гар утсан дээр татаж үйлчлүүлсэн жолооч нарын бонус оноо нээлттэй ихний 3 хоногт инхүү 2 дахин үржигдэнэ. Жолоочтой iOS үйлдвэрлэлийн системтэй буюу iPhone гар утасныхаа App Store, харин Android үйлдвэрлэлийн системтэй утасныхаа Play Store app дотроос Супер 92 аппликейшн урьдчилан татаж бүртгүүлж ирэх ёстой гэдгийг санаарай. Дарханд нэгдсэн шин салбар нь хуучин дархан, микро хороололт, шин дархан явах чиглэлд байрлаж байна. Супер 92 хүчтэй, хурцтай, хэмнэлттэй. Хууль аймгийн боловсролын газрын боловсролын хяналтын улсын байцаагч Мегмар Жаргалтай уулзаж байна. Танд орой мэндийг хүргэе. За та бүхэнд орой мэнд хүргэе. Тэгэхээр албан ёсоор бол 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу албан босоор бол яг өнөөдөр баасан гарагаас эхлээд багангийн сурагчид маань жишээлбэл одоо улирлын амралт нь эхэлж байна. Ахлахын сурагчид ч гэсэн шат дараатаагаар ингээд амраад эхэлж байгаа. Тэгвэл яг энэ амралтын үеүүдэд эцэг эхчүүд юун дээр анхаарахын ер нь боловсролын байгууллага болон томоотой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс ямар чиглэл зөвлөмжүүдийг өгч байгаа юм бэ? Нөгөөтэйгөр бас энэ дугуулан секцүүдтэй хүүхдүүдийг хамруулсан энэ үйл ажиллагаануудаас хэвээ үргэлжлэх үү, энэ талаар тодруулга авъя гэж хүссэн юм аа. За боловсролын газраас боловсролын сайтын 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 05 албан даалгаврын хүрээнд бид бүхэн одоо яг энэ хичээлийн яг энэ томоотост өвчин үүссэн энэ цаг үеэс яг энэ 05 албан даалгавраа даган хэрэгжүүлж байгаа. За энэ дээр юу дурдаад байгаа юм бэ гэхээр бага насны хүүхдүүд буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөлт маш өндөр байна. Яг бид хүн сая бас яг эрүүл мэндийн газартаа нийлээд яг энэ өвчлөлтөөр үнэлгээ танталтын ажлын хэсэгт орж ажилласан. За үүн дээр харахад бол бага насны хүүхдүүдийн халуурах, огцом халуурах, ойр ойрхон халуун дахиж халуураад байгаа. Тийм учраас эцэгчүүд маань хүүхдтэй одоо яг энэ халууныг буулгах мөн одоо энэ дархлаагийн сайн дэмжих энэ оновчтой эмчилгээгээ яг эрүүл мэндийн газрын эмчээсээс авч хүүхдийнхаа одоо халуурчийн ингээд эм уулгаад орхилгүйгээр илүү сайн одоо маск зөвлөж олон нийтийн орчинд очихгүй байгаа. За энэ сайтын албан даалгаврын 2-7 дээр заасан байгаа. 12 сарын 1-ээс 1 сарын 26-ны өдрүүдэд боловсролын орчинд сургалт, уралдаан, тэмцээн, мөн одоо спорт залыг бусдад ашиглуулахгүй байна гэж одоо хориглосон байгаа. За бусад яг аймгийн хэмжээний одоо дугуулан секц эдрийг бол одоо манай аймгийн комиссоос одоо аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс одоо ямар нэгэн хоригдсан шийдвэр гараг байгаа. Гэхдээ энэ дээр зөвлөхөд болж игэл бага насны хүүхдүүдийг одоо олон нийтийн орчинд одоо дугуулан секцэд хүрэхдээ маскын сайн зөвлөж, гарын сайн ариутгаж, одоо гарын сайн угаалгаж ийм зүйлд хэвшүүлэхгүй бол энэ зүгээр нэг ханиад томуу шиг бас хандаж болохгүй маш өндөр халуурчин халуун нойр ойрхон өсөж байгаа. За яг дугуулан секцтэй холбогдох юм бол бид бүхэн одоо сургуулийн орчинд тэмцээн уралдааныг мөн одоо спорт заланд хүүхдүүдийг одоо үйл ажиллагаа явуулахыг бол хориглож ирсэн. За ингээд энэ одоо хичээлийн жилийн одоо амралт маань бол 12 сарын 25-наас 1 сарын 6 хүртэл 1-р ангийнхаас нь 1-ээс 5-р анги маань. За дунд анги маань болохоор 12 сарын 22-ноос 1 сарын 16 хүртэл 6-аас 12-р ангийн хүүхдүүд маань одоо яг энэ улирлын амралтанд хамрагдана гэсэн үг. За тэгэхээр ер нь хүүхдүүдэд бид бүхэн одоо энэ томоост өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бол бас энэ томчууд маань бас өөрсдөө маск сайн зүүж хэвших хэрэгтэй. Мөн одоо гараа сайн ариутгах, эрүүл мэндийн газраас гаргаж байгаа тэр зөвлөмж заавруудыг их сайн дагаж явахгүй бол өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн газраас ямар нэгэн одоо бага насны хүүхэд эрсэцсэн, эндцсэн гэсэн мэдээлэл манай боловсролын газар дээр ирэх байна. Шинэ жилийн баярууд дээр бас ямар зөвлөмж чиглэл өгөхөр байгаа вэ? За сургуулийнхаа хэмжээнд ч юм уу те. Ер нь бол шинэ жилийг бол маш тийм одоо цомхон хүрээгээр. Гэхдээ одоо шинэ жилийг тэмдэглэхдээ удирдлагууд маань буюу сургууль цэцэрлэгүүд маш боломжтой хандах хэрэгтэй. Энийг бол яг одоо сайдын албан даалгавар дээр шинэ жил гэж байдлаар хориггүй. Гэхдээ энэ бол жил болгон л болдог үйл ажиллагаа учраас энэ дээр хүүхдүүдэд хэрвээ заашгүй одоо байлгахаар бол мөн л одоо эрүүл мэндийн газраас гаргаж байгаа тэр маск, тэр халдваргүйтэл те ариутгал эднээс сайн хийж хүүхдүүдэд даарч хөөрүүлэхгүй байх те одоо энэ анги хооронд нэг одоо сайн сурсан сурагчдаа урамшуулах гэдэг юм уу тийм цомхон хэлбэрээр хэрэглүүл илүү дээрээ гэж зөвлөж байгаа. Тэг томчуудын хувьд бол одоо шинэ жилийн үйл ажиллагаанд ямар нэгэн хориглосон юу бол байхгүй. За баярлалаа. За ингээ үзэгч та бүхэндээ бид сурагчдын амралттай холбоотойгоор тодруулгыг Тархуул аймгийн боловсролын газрын боловсролын хяналтын улсын байцаагч Мегмар Жаргалаас тодруулан өргөлээ.
Дархан хотын Амун молын Б1 давхар Б9 татад байрлах Cherry Jimsний дэлгүүрт Шри-Ланк улсын дэд зэрэглэлийн Басилуур брэндийн Ceylon цай өргөн сонголттой худалдаалагдаж байна. Улаанбаатар хоттой албан ёсны үнээр худалдаалж байгаагаар онцлогтой бөгөөд Ceylon цайтай гоёмсог бэлгийн багцуудыг гаргажээ. Басилуур буюу Ceylon цай нь Шри-Ланк улсаас гаралтай, дэлхийд алдартай дэд зэрэглэлийн навчин цайны брэнд юм. Энэхүү брэнд нь тансаг сав баглаа бодол төрөл бүрийн амт өндөр чанартай цайны навч зэрэгээрээ алдартай юм. Төрлүүдээс нь дуртахад Magic Fruits series буюу жимсний амттай амталсан хар болон ногоон цай, Vintage Blossoms буюу цэцэгсийн хамттай цай, Specialty Classics буюу цэвэр уламжлал Ceylon харьцай, Oriental Collection буюу дорн дахны онцлог амт хамттай цайнууд, The Book series буюу номны хэлбэртэй төмөр харьцагтай тансаг цайнууд гэх мэт өргөн сонголттой. Яагаад Басилуур цайг сонгох хэрэгтэй вэ? Цэвэр байгалийн гаралтай, химийн нэмэлтгүй 100% Ceylon цай, чанарын хяналттай буюу цайг шууд Шри-Ланкад боловсруулж савладаг. Сайхан амт үнэртэй, аргагүй танигдах амт үнэртэй бөгөөд савлгаа бэлэг болон өгөхөд хамгийн тохиромжтой юм. Басилуур брэнд нь 2005 онд Шри-Ланкад байгуулагдсан ч өдгөө дэлхийн 65 улс оронд албан ёсоор худалдаалагдаж байна. Cherry Jimsний дэлгүүр нь мөн өдөр бүр шинэхэн жимс жимсгнээ худалдаалахаас гадна Америк нэгдсэн улс Германаас Солонгосоос оруулж ирсэн бүтээгдэхүүнүүдээр төрлөө нэмжээ. Хаяг Амун молын Б1 давхар Б9 тод Cherry Jimsний дэлгүүр харилцах утасны дугаар 9988 1331. Үзэгчтэй туутахгүй шинэ жилийн байр болох гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ Амун молын Б1 давхрын Б1 тотод байралтай дэлхийд алдартай Еврошагийн дархан салбар дэлгүүрээс мэдээлэл үзүүлэх гэж байна. За танаас салбар дэлгүүрийг онцлох одоо шинэ жилийн бараа бүтээгдэхүүнтэй байгаа маань энэ тухай мэдээлэл өгөхгүй юу? За сайн байцгаана уу, бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Манай 2026 онд зориулагдсан Евроша брендийн limited edition бүтээгдэхүүн маань дарханд ирсэн байна. Бүтээгдэхүүнүүд маань одоо харилцагч, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэй бэлгэлэхэд зориулагдсан маш гоё өвөрмөц савлгаатай, үнэрний хувьд бол маш тансаг мэдрэмжтэй өвөрмөц ийм бүтээгдэхүүнүүд ирсэн байгаа. Та бүхэн маань хайртай дотны хүмүүс, хамт олон байгууллага, найз нөхдөдөө манай Евроша брендийн edition брэндээс бүтээгдэхүүнийг онцгойлон гаргасан бүтээгдэхүүнээс сонгоо авч үйлчлүүлээрэй гэж хүсэж байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхэндээ хаягийг дахин хэлгээд жишээ нь дархан Амун молын 1 давхраасаа доошоо буугаад Б1 давхрын яг шатны зүүн гарталд байрлаж байгаа шүү. За дэлхийд алдартай Евроша брэндээр бүгдээрээ үйлчлүүлж шинэ жилийн limited edition бэлэг болон бүтээгдэхүүнээс нь худалдаа авалт хийгээрэй. Олон нийтийн дунд онцгой чанар илгээтэй бараа бүтээгдэхүүн дахин давтагдашгүй өнгөт өрх үйлчилгээ зах зээлээс хямд үнэтэй гэдгээр хэдийнэ танигдсан Lunar Fashion дэлгүүр Дархан хотод үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэ байршилд цоо шинэ өнгөт өрхтөөгөөр найрамдал хотонд дэлгүүрээ нээж байна. Эрэгтэй эмэгтэй бүх төрлийн бэлэн хувцас, албан ёсны сертификаттай өндөр чанартай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг өргөн сонголттой худалдаалдаг Lunar Fashion дэлгүүр энэ удаа салбарын цар хүрийг өргөжүүлж цоо шинэ хэм маягаар тогтчлолтоо хийж Дархан хотод байхгүй өвөрмөц өнгөт өрх боломж мөн дахин давтагдахгүй загваруудаа цөөнтэйгээр худалдаалж эхэллээ. Ингэхдээ дэлгүүрийн жилд нэг л удаа зарладаг онцгой урамшууллаа зарласан бөгөөд 12 дугаар сарын 13, 14, 15-ны гэсэн 3 өдрийн хугацаанд бүх бараандаа 30-90% супер хямдралыг зарлаж байна. Lunar Fashion дэлгүүр нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон онцлог ажлуудыг мөн хэрэгжүүлсээр байна. 2 жилийн өмнө маш жижиг талбайтай ингээд дэлгүүрээ хотоос салбарлаж нээжсэн бол өнөөдөр манай Lunar маань дарханд маш гоё юм цоо шин өнгө төрхтэйгээр ингээд нээлттэй хийж байна. За тэгээд эмэгтэй эрэгтэй бэлэн хувцас худалдаалдаг. Одоо сүүлийн 2 жил одоо худалдаалж байгаа. Тэгээд мэдээж загвар, материал, үнийн хувьд бол бүр маш боломжийн үнэтэй мөртлөө материалууд нь маш гоё гэдгээр даваа талтай. Эхний 100-аас дээшээ худалдаа авалт хийж байгаа нийт 200 бүсгүйд гарын бэлэгтэй худалдаалж байгаа. Одоо жишээ нь ингээд энэ хүүдийг гэхэд одоо манай дээр 88 мянган төгрөгөөр худалдаалдаг юм Driving Supreme хүүдийг гэхэд энэ бүр ингээд 38 мянга болсон баг чинь. Яг бүсгүйчүүд одоо залуучуудын маань өмсөх тохиромжтой юм зөөлөн дотортой хүүд байх чинь. Энэ ингээд 38 мянга болсон баг чинь. Одоо энэ Moon Boot гэхэд Орсын сайтн дээр бол угаасаа хамгийн бест селлер болж худалдаалдаг Moon Boot байгаа. Энэ жишээ нь ингээд 188-аас 99 мянга болсон байгаа. 99 дээр ахиад дээрээс нэмээд маш гоё юм дотортой одоо бидний маш
өндөр борлуулалттай жишээ зөвхөн манай дээр худалдаалдаг ийм өгзөг өргөштэй гизэн даруулгатай ингээд эртүүз ингээд сетлээд 99 мянга болсон баг чинь тий. Ингээд бүр яг бодит 30-аас 90% хямдрал 13, 14, 15-нд ингээд зарлцсан байгаа. Тэгээд мэдээж одоо манай яг хувцснуудын онцлог юу юм гэхээр бид нэр 50-аас 80% нь бид нар өөрсдөө үйлдвэрлэдэг, дээрээс нь өөрсдөө загварыг өгж хийлэгдэг учраас одоо юу гэдэг тэнд ч манай хувцс, энд ч манай хувцсыг ер нь зардаггүй. Өвлийн хүртхэн дээр гэхэд энэ жишээ нь маш гоё загварын хүртэг байгаа. Энэ зөвхөн одоо маадар худалдаалчих. За энэ одоо жишээ нь 180 мянгаас хямдраад 115 мянга болсон баг чинь тий. Энэ бол ерөөсөө бид нар өөрсдөө загварыг гаргаад хийлгэсэн гэдэг. За ингээд маш олон биднэрт ингээд хувцснууд байгаа. За энэ жилийн бол бүр ийм тренд болж байгаа 2025 оны цоошин загварын цасны мөн бүтүүд байгаа. Нөгөө маш дулаахан, хамгийн дулаахан гутал бүр ингээ годонгоос дулаахан гэж байгаа. За энэ загварууд жишээ нь ингээ маадар 250 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бол одоо энэ хямдралд ороод 180 мянга болсон баг жишээ нь. Богнууд нь 230 мянгаас хямдраад 150 мянга болсон баг жишээ нэгээд ингээд энэ төр бүр ерөөсөө бүр яг бодит хямдрал өөрөө манай энэ загварууд бүгд ийм 2025 оны шин загварууд байгаа. Шинэ жилийн гоё те плаш дэрээсэн дээр өмсөхөд тохиромжтой ийм эко шуп байгаа. Энэ шуп гэхэд хардаа бүр ингээл 68 мянга болцсон. Тэгээ энэ бүр айгүй гоё загварууд ингээд бид нар ерөөсөө бодит хямдралыг ингээд лунаар дээр нээлттэй урамшуул болгоо зарлцсан байгаа. За эхний 200 бүсгэд маш гоё манай лунарын маань гарын бэлэг очиж байгаа. Энэ болохоор ингээд 100-аас дээш мянган төгрөгийн худалдаа авалт хийсэн хүмүүстэй ингээд ийм гоё гарын бэлэг өгч байгаа. Энэ гарын бэлэг маань гэхэд өөрөө мөнгөн дүнгээрээ бүр 50 мянган төгрөгийн үнэтэй гарын бэлгийг ингээд өгж байгаа. Тэгээд эхний ердөө 200 хүн шүү манайхаа. Тэдгээс батлан явах зам Найрамдал хотхны 103 дугаар байрны Вегийн 3 гэдэг угаасаа гаднаа манайхаа нөгөө Lunar Fashion гэдэг том хаягтай байгаа. За тэгээд та нар маань өргөнөөр үйлчлүүлээрээ. Дархан хотноо тулааны спортоор хичээлж байгаа 450 гаруй хүүхдэд Lunar Fashion дэлгүүрийн зүгээс спортын өндөр амжилт төсөн өрөөж гарын бэлэг өгч. Тодорхойлбол спортын хувцас хэрэглэл, нэг удаагийн ам зайлагч, сүү амтсан гих зэрэг тулааны спортын суралцагчдыг баярлуулж урам хайрласан төдийгүй туудахгүй нийгмийн хариуцлагын хүрээнд мөн Дархан хотын тохиолд үйлчилгээний газарт ажилладаг 35 эмэгтэйг баярлуулж дулаан гутал гүртгээр бэлэг барихаар зэхэж байгаа гэлээ. Энэ мэдчлэн Lunar Fashion-аас худалдан авалт хийн гэдэг нь таны нийгэмд оруулах сайн сайхан зүйлсэд хөрөнгө оруулж байгаагаас ялгаагүй юм а. Дэлгүүрийн шинэ байршлын хаяг Дархан хотын Найрамдал хотхон 103-ын В байр 3 дугаар орцны 1 давхарт байрлаж байна. Харилцах утасны дугаар 98 77 64. Цагийн хуваар өглөө 10 цагаас оройн 20 цаг хүртэл ажиллана. Дахин дуулахад 12 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд зарлагдаж байгаа 30-аас 90% супер хямдралаас бүх хоцроорой. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцгээе.